За энэ хуулийг цөмөрөө зөвхөн байгаль орчны хууль гэхээсээ илүүтэйгээр бас арай өөрөөр харуул яад ингэж бодлоо. Би нөгөө энэ дэшээ яваад олон улсын уулзалт зөвлөгөөн дээр ярьж байхад Монгол улс бол дэлхийн уур амьсгалын одоо энэ өөрчлөлттэй бол гол буруутан биш те. Тэгтээ ингээд гол хохирогч нь болоод байна гэдгийг айгүй олон гадныхан ч ярьдаг. Тиймээс энэ хууль нь одоо зөвхөн ялгарлыг бууруулах тухай биш, харин алсуураа Монгол улс одоо олон улсаас уур амьсгалын санхүүжид карбон зах зээлд яаж өөртөө гэхүүдээ эсвэл одоо хамгийн хүртээд байгаа малчтад орон нутгийн хүмүүсийн амжиргааг дээшлүүлж одоо хамгаалуулах хууль байлгах боломжтой вэ гэдэг талаас нь одоо яриул их зүгээр байгаа. Тэр утгаараа ер нь олон газраас ч гэсэн ийм саналууд бас Монгол улсд бол нэрдэм байлаа. За маш бага хувийг эзлээд байгаа мөртлөө энэ малчид тэгээд орон нутгийн хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн хүртөөд малаа бэлчээрээ газар нутгаа алдаад те ийм асуудлууд байгаад байгаа учраас бид нар одоо жишээлбэл энэ түрүүний миний нэрлсэн гадны улсуудаас энэ хуулийг баталснаар жишээлбэл ногоон уур амьсгалын санч гэдэг юм уу эсвэл Парисын хэлэлцээрийн тэр санхүүгийн механизмудаас ч гэдэг юм уу жил болгон хэдийн хэмжээний санхүүжилт татах боломж бүрдэх вэ? Энэ тал дээр одоо тоо ч юм уу баримт байгаа юу? Үүнийг хэмжих юм тодорхой шалгуур үзүүлэлт ч юм уу зорилт байгаа юу? За энийг хүртлэхэд энэ төр дүлтэх үү, малчтад очих уу, орон нутгийнханд очих уу, яг хэнд очих уу? Одоо орон нутагт малчтад одоо энэ ашиглыг хэрхэн хүргэх вэ гэдэг дээр тийм хүлээлт бас байгаа байх гэж би бодож байна. За хоёрдугаарт энэ карбон кредит тэгээд карбон зах зээлийн тогтолцоог бий болохоор хуульд тусгасан бас их чухал механизмууд энд оруулж ирсэн байна л да, сайшаалтай заалтууд байна. Гэхдээ ой бэлчээр газар ашиглалтай холбоотой төслүүдээс бий болох энэ кредит карбоно яг яаж тодорхойлох вэ? Одоо дэндөх журам дүрм ч юм уу одоо ингээд регуляцид ингээд орхихгүй яг хууль дээр наривчлан ингээд тусгасан юм заалтууд нь шууд харагдахаар зүйлүүд нь яг юу байгааг хэлж өгөхгүй юу? За, ажлын хэсэг хариулъя 4-р апро. За, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Гишүүний хэлж байгаа тоо баримт бол үнэ. Монгол улс дэлхийн нийт хүлэмжийн ялгарлын ердөө 0.9%-ийг л одоо эзэлдэг. Тиймээс бид бол одоо гол энэ уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч болчиход байгаа. Тийм учраас бид одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг боловсруулж зах зээлээ тодорхой болгож гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилго тавиад байгаа. Энэ хуулийн гол зорилго нь бол одоо малчтад шинэ давтар ноогдуулах биш, харин бэлчээрийн дөрөлтийг бууруулах, усан хангамжийг сайжруулах, зуудын эрсдлийг бууруулах, бэлчээрийн менежментийг сайжруулахад олон улсын санхүүжилтийг татах зорилготой байгаа. Түрүү хэлсэнчлэн хуулинд бол одоо тухайн орон нутгийн иргэдэд шударга зарчмаар одоо энэ карбоны одоо орлогыг хуваарлана гэсэн заалт туссан байгаа. Энэгээр бол одоо тооцогдож байгаа гэж үзэж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн өөрөө удирдах нэгжээс одоо тогтоол гаргуулж одоо төслөө эхлүүлнэ. Мөн иргэдэд одоо санал тавьж саналын одоо төслийнхаа хувьцаат тусгах хэрэгтэй ийм юутай байгаа, заалттай байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ одоо орон нутгатайгаа тохиролцож иргэдтэйгээ тохиролцож тухайн газараа ашиглуулж байгаа, бэлчээрээ ашиглуулж байгаа иргэдтэй гэрээ хийж юугаа ашигаа хуваарлана гэсэн үг. За бэлчээрийн газар ашиглалтай холбоотой заалдууд бол үндэсний тодорхойлсон зорилт, үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй одоо голцоо энэ ойтой холбоотой бэлчээртэй ягаад тэгэхээр хоёулаа төрийн өмч байгаа. Тэгэхээр энэ юу заалтаараа бол үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй ихэнх зах зээлийн юу маань орчих юм. За, гаммаа гишүүн тодруулъя. За зүгээр нэмэлт асуулт. За энэ бүс нутгийн одоо энэ онцлогоос хамаарад ямааны тоог толгойд захиргааны аргаар буюу одоо энэ бол хязгаарлалт гэсэн үг шүү дээ, тогтоох нь те гэж орсон байж тийм үү? Тэгвэл эн чинь нөгөө үндсэн хуулиар хамгаалагдсан малчин дундаа хариулах малтай болох эсвэл иргэний хувийн өмчлөх эрх гэж байдаг баха те. Эдгээртээ энэ хууль хоорондоо зөрчилдөж байгаа юу? Эсвэл энийг одоо ямар одоо механизмаар энийг шийдэж байгаа юм бол? За хариулъя. За хариулъя. 4-р микрофон.
За уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд бол малын төрөл тэр дундаа ямааны тоо толгойд хязгаарлах тоо тогтоох заалт бол байхгүй байгаа. Тийм. Юун дээр өр нөлөөний судалгаан дээр бол би ямаан сүргийн тоо ихснээр бэлчээрийн дааз хэтэрж байгаа талаар бол тодорхой тайлан мэдээлэлүүд байгаа. За ган зөргийн лувсан жамц гişүн